арьс витаминжуулах үйлчилгээ ба нүрийг хэлбэржүүлэх үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Тураах үйлчилгээний хувьд хүний биед ямар ч хор нөлөө бий агаар эрчимтэй тураах боломжийг олгож байгаа юм. Бүх үйлчлүүлэгчид маань үйлчлүүлэгчдийн дэвтэртэй байх бөгөөд аппаратаар хэмжүүлэхийн биологийн насжилт, биеийн өглөлт зэргийг тогтоон, орсон гарсан цаг болон хоолноос авсан шатаж чадсан калорийн хэмжээ, биеийн объектуудын хэмжилт зэргийг хийн тэмдэглэснээр бүсгүйчүүд маань үр дүнгээ өдөртөн мэдрэх боломжийг олгож байгаа юм. Тураах багцсан үйлчилгээ нь фитнесийн дасгал хөдөлгөөн, хоолны зөвлөгөө, өөхт сэллэг хайлуулах бомбон татлага, арьс чамлах зүгийн болон татлага, хоолны туршилт бууруулах цэгэн даралт болон халуун хүнжил саунд дүүш зэрэг 3 цагийн үйлчилгээ байх юм. 3 цагийн үйлчилгээгээ авсны дараа та жим хяналтаа орсон гарсан гэж 2 удаа үзэн картан дээр тэмдэглэх бөгөөд бүсгүйчүүд маань өдөрт 500-аас 500 кг асах боломжтой юм. Гоо сайхан гэрх хэмлэгч бүсгүй та өөрт хэрэгцээтэй бүх үйлчилгээгээ Мелан салоноос авах боломжтой. Таныг 5 тухтай орчин найрсаг хамт олон хүлээж байна. Ноолын гэмлэгийн хувьд 20 гаруй жилийн дадлаг туршлага хуримтлуулсан анагаах ухааны магистр, клиникийн профессор эмч нараар бага бүрдүүлжээ. Мөн дорн дахны уламжлалт анагаах ухаанаараа тэргүүлдэг. Бүгд найрамд хятад ард улсад тус чиглэлээр төгссөн мэрэгсэн эмч нар судсаараа бүхий л төрлийн өвчин эмгээг оншилж, тохирох эмчилгээг цаг алдалгүй үр дүнтэйгээр хийж үйлчилж байна. Ноолын гэмлэгийн гол давуу тал нь дорн дахны уламжлалт анагаах ухааны үдсийг шингэн эмчилгээ үйлчилгээгээ явуулдагт оршиж байна. Ажлын шалтгаанаас болоод төрөл бүрийн гэмтэл бэрхшээлийн шалтгаанаас болоод хүзүү нуруу чилж хөшдөг, цаашлаад хөлний мэдрэл дагаж өвдөлтүүд байгаад байдаг. Мөн хүзүү сээрээр хөшиж чилээд түүнээс давж толгоо өвдөж, за нүдний фокус алдагдаж, хүзүү сээрээр хөшиж чилдэг. За даралт ихсээд байдаг. Үе мөчний төрөл бүрийн өвдөлтүүд байгаа, оншин олдохгүй. За сахар ихтдэг. Эдгээр өвчнүүд, зовиорууд, эмгэгүүд байгаа бол манай эмнэлэгт хандаарай гэж уриалмаар байна. Тэгээ гол нь энд нэг тийм үнэхээр одоо бас мэрэгжлийн өндөр түвшинд ажилладаг юм сайн эмчнэр байдаг. Болохоор зэрэг дээрээс нь бол хүнд яг чин сэтгэлээс хандаад байгаа юм шиг тийм л одоо мэдрэмжтэй болохоор зэрэг энд ирж эмчлүүлэх дуртай да. Хүзүү нурууны бүхий төрлийн өвчин өвдөлт, үе мөчний өвчин, мэдрэл, харвалтын дараах саажилт, даралт ихсэх өвчин, таргалалт, чихрийн шижин зэрэг 300 гаруй өвчин эмгэгийг илрүүлэн тохирох эмчилгээг хийн. Мянган хүнд эрүүл саруул, аз жаргалтай амьдралыг бэлгэлсээр байна. Баянгол дүүрэг 10 дугаар хороол, мөнгөнтэй буудлын залгаа, мөн хүндэрмэл төвийн 2 дугаар давхар, дорн дахны уламжлалт анагаах ухааны Өрн дулаан цаг хэдийний хаяанд ирсэн энүүд охид бүсгүйчүүд маань арьс арчилгаа гоо сайхандаа санаа тавьж хэний ч мөн бардам алхахыг хүсэж байвал анхаарлаа түр наашин хандуулаарай. Эмчилгээний гоо сайхан уламжилт барай засал гоёмсог маникюр педикюрийн үйлчилгээг болор салон танд санал болгож байна. Болор салооны хамт олон сүүлийн үеийн гоо сайхны дэвшилтэд тоног төхөөрөмжийг ашиглаж танид үйлчлэгээс гадна үе дамжин уламжлагдж ирсэн мэрэгжлийн барайчид 104 төрлийн өвчин эмчилдэг барай заслыг танд санал болгож байна. Хаврын үйлрэлд харшиж ядарч сулдаад байвал дээрх эмчилгээ танд нэн тохиромжтой гэдгийг дуулгахад таатай байна. Дашрамдуулахад болор салооны хамт олон хаврын хямдрлаа зарлаж охид бүсгүйчүүдтэй бэлэг барьж байна. Манай салон нь мэрэгжлийн хяналтын дүгнэлттэй Европ фармын бүтээгдэхүүнээр арьс арчилгаа, хуурай болон холимог арьсныгээд бүхий л төрлийн үйлчилгээ хийж үйлчилж байна. Өнгөлөг толгоор сайхан арьс танд өөртөө ихтэй байдлыг бий болгох болно. Мөн усан массаж, толсон массаж хийхээс гадна энгийн болон гоёлын нүр бодолтыг үйлчлүүлэгчийн онцлог тохируулан хийж 100% сэтгэл ханамжийн бодлогыг амлаж байна. Нэмж хэлэхэд та болор салооны маникюр педикюрийн үйлчлэгийг сонгосноор Германы Александра фирмийн хүний биед хор нөлөөгүй хумсны өнгийг сэргээх үйлчлэгээтэй эмчилгээний дээл лакийг таны хүссэн өнгө загвараар будаж үйлчилж байна. Таны сонголт болор салон. Хаяг Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо хараа зочд буудлын урд Монхаусын 33 дугаар байр болор салон. Холбогдох утасны дугаар 99 12 49 91 88 15 49 1
7012 44 44. Эрүүл мэндэд хэмжигч Aqua Fitness. Aqua Fitness хичээл нь болохоор яг дунд насны ер нь жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүст зориулсан хасгал байдаг. Тэрнээс гадна саяхан манайх жирэмсэн эхчүүдтэй зориулсан жирэмсний юм тусгай анги тусгай юм хөтөлбөр шинээр нээсэн байгаа. Бас эмчилгээний Aqua Fitness-ийг хичээлүүлж эхэлж байгаа. Энэ эмчилгээнийх нь болохоор усан эмчилгээ шаардлагатай хүмүүст зориулсан юм усан эмчилгээний Aqua Fitness шинээр нээсэн байгаа. Aqua Fitness гэдэг нь бол усан дотор хийх фитнес хичээл гэсэн. Ер нь фитнес төрөл дотроос хамгийн үр дүнтэй, хамгийн шинэлэг төрлөдөг фитнесийн нэг шинэ төрөл гэсэн. Усан дотор хийсний давуу тал нь гэх юм бол хүмүүс бол ихэнх жингээ хасахын тулд фитнес клубүүдэд зааланд тасгал хийдэг болов усан дотор тасгал хийснээр бол зааланд хийснээс 2 дахин илүү үр дүнтэй байдлаараа бас давуу. Ус маань өөрөө угаасаа хүний арсыг чирүүлжүүлнэ, стресс ядаргааг тайлдаг, эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй зүйл бол мэдээж ус байдаг. Тэгээ усыг зөв ууж хэрэглэхээс гадна мөн тасгал усан дотор тасгал хийснээрээ илүү эрүүл мэндэд хамгийн сайн байдаг байна. Жирэмсэн эхчүүдийн хичээл маань бол хэрэгтэй зүйл нь бол ер нь бол жин нэмэгдээд хэвлэлдээ хүүхд хийж байгаа учраас нуруунд маш их ачаал өгдөг. Тэгэхээр нуруугаа амраахын тулд бол усан дотор хүний биеийн жим маш хөнгөн болдог учраас нурууны ачаал багасаад нуруу амарч өгдөгөр нэг онцлогтой. Бас хэвлийн булчингууд усан дотор сулраад хэвлээд хүүхд маань чөлөөтэй хөдлөх бас нэг давуу талтай. Ер нь бол усны чимээ маань хүүхдэд маш их таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээ ер нь жирэмсэн үед бол сэтгэл санааны байдал жин нэмснээс шалтгаалаад ч юм уу жирэмсэн үед маш их стресст ордог. Тийм болохоор ингээд гоё уянгалаг стресс талах хөгжмөнд усан дотор тасгал хийхэд бол жирэмсний үеийн стресс ядаргаанд орохгүй бас нэг давуу талтай байдаг. Эрүүл мэндэд хэмжигч Aqua Fitness. За жирэмснийхаа 2 сартаас 7 сартагийнхаа хооронд хичээлэхэд тохиромжтой байдаг. Гэхдээ яг хэвийн жирэмслэлттэй эмчин усан фитнесээр хичээлж болно гэсэн жирэмсэн эхчүүд маань хичээлнэ. Ерөнхийдөө бол усан дотор бас даарцагны сэнжлийн тасгалууд хийдэг учраас төрөлтийг маш хөнгөвчилж өгдөгөөрөө бас даваа талтай. Тэгэхээр ер нь жирэмсэн ямар ч хүмүүс ер нь хичээж болно. Одоохондоо бол манай дээр зөвхөн өөрснөө эмчин усан эмчилгээ хийх шаардлагатай гэсэн хүмүүс өөрснөө хандаж ирдэг. Тэгээ эмчин болохоор үеийн хүчний өвчтэй бөөрөнд оргиж болохгүй хүмүүс эсвэл даралт өндөртэй заалан тасгал хийхээр даралт нь ихсээд хүснэ гараад ядардаг тийм хүмүүс бол усан доторх хичээл нь хөлс гарч ядрахгүй даралт ихсэхгүй бөөрөнд орвол төгтгүүгээр онцлог учраас эмчийн зөвшөөрөлтөд хүмүүс бол манайд хичээлдэг. Тэгээ бас үеийн хүчний өвчтэй ямар нэгэн хагалгаанд орсон хүмүүс хөлгөөнөөс сайжруулахын тулд усан эмчилгээ маань маш үр дүнтэй байдаг. Хичээлж байгаа хүмүүс маань илт эрүүл мэндийн сайжирч гарч байгаа нь бол харагддаг. Тэгээд өшөө бас сэлтийн анхан шатны сургалттай. Сэлтийн анхан шатны сургалт маань бол ямар ч насны хүмүүс хичээлж болно. Бүр хүүхдийг бүр багаас нь 4 настайгаас нь манай дээр сургалт маань явагдаж байгаа. Эрүүл мэндэд хэмжигч Aqua Fitness. Aqua Fitness маань болохоор одоогийн байдлаар дан эмэгтэйчүүд хичээлдэг. Тэгээ эрэгтэйчүүд бол Aqua Fitness-ийг эмэгтэй хүнийх гэж ойлгож байгаа. Тэр нь бол энэ ихэнх эрэгтэйчүүд бол жимд хичээлдэг, жингээ хасахын тулд. Гэтэ зөвлөж хэлэхэд бол эхлээд жингээ хасаад дараа нь ингээд булчингаа зөв хөгжүүлэх юм. Булчингаа хөгжүүлэх зорилгоор жимд хичээлэх юм бол илүү үр дүнтэй. Тэгэхээр эрэгтэйчүүд ч гэсэн хичээлэх боломжтой.
одоо ингээ удахгүй эмэгтэйчүүдийн олон улсын эрхийг хамгаалах өдөр Мартин 8 болох гэж байгаа. Тийм болохоор бүх хичээлэгч бүсгүүчүүдтэй баярын мэнд хүргэе. Мөн бүх бүсгүүчүүдтэй бэлэг олгоод манай Aqua Fitness клубээс бэлэгтэй хямдрал зарсан байгаа. Тэгэхээр энэ 3 сарда багтаад ирэх юм бол одоо хөнгөлт урамшуулалтай байгаа. Тэгээд найзуудаараа ирэх юм бол илүү бас урамшуулалтай байгаа. Мөн 2 сараар 3 сараар үргэлжлүүлж хичээлж байгаа хичээлэгч нартай ч гэсэн бонус урамшуулалтай байдаг байгаа. За тэгээд Aqua Fitness клуб маань охид бүсгүүчүүдтэй бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Тэгээд өөртөө хэрэгтэй бүх одоо зөв хооллох зөвлөгөөнүүдийг манайхаас ирээд багш нараасаа авч болно. Та бүхнийг урьж байна. Эрүүл мэндийг хэмжигч Aqua Fitness. Лайк телевиз эрүүл амьдрцгаая. 남은 족 쟁무승 그 쓱 등모
За сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Монгол зүг манай угсаатны зөв соёлыг баримт манд өргөжлж байна. Ингээд одоо та бүхэнтэйгээ Хөсгөл аймгийн бол олсон юм. Уугуул, Марушагч, Орсогч, Аваас. Ундралыг одоо танилцуулж байна. За тэгээд Марушагч маань Орсогч маань биднэртэй сайхан мэхрийн төстэй яаж идэг технологи бүгдийг одоо үзүүлэн дээрээс нь ингээд алах барьцсан байна. Энэ бол одоо манай улаалын нэгсэнд одоо манай эдгээр ард түмний тий манай эмээнэрийн манай одоо яг өөрийнх нь гэрэн талах шүү дээ. Ингээд бүгдээр энийг амснаа. Тэгээд далхаа яаж идгийг ярихаас явна. Тосоо яаж идгийг ярэ. За. Дөрөв би ингээд өдрүүлэг хэлхээс өмнө бийчээд асуугаад байлаа. Энэ яа харахгүй үнд сул таарад байна л да. Ямар нэгэн ургамлын үндэс. Тэгэхээр энэ яг юуны үндэс, ямар ургамлын үндэс энийг хоёлаа тайлбарлаад эхлэх үү тий. Энэ одоо газраас л одоо газар дор одоо хулгана нь л хоол юм. Бас ямар нүдэж ингэж явж болж явдیں۔ Ингээд газараа нүдж байгаа чимээ нэг зөв хөнди чимээг л ухаалж. Тэгэхээр хулганы болохоос илүүтэй энэ бол байгалийн цэвэр их гол. Цэвэр хоол. Хүний биед одоо эрүүл мэндэд ашигтай тустай. Энэ бол эртээрээс уламжилж ирсэн. Одоо та бүхэн маань тий ижив имэйл өвөөгөл дээд өв эцэг бүгд хэрэглэж ирсэн байхгүй. Энд бол заавал ч нэг амин дэм тийм. Хүмсний хижил байх хэрэгтэй. Энийг бүр гурил хийдэг байсан гэсэн тий. Хөөж дээд цагт бол хоол юм. Тэгэхээр одоо яг энэ үндсээ яах вэ? Одоо энэ бас нэг төмөр торонд үрэн. Энийг бол одоо төмөр торонд өрөө шороог нь аваад бүгд ингэ цэвэрлсэн. Цэвэрлж гисэн. Яг одоо нэг бэлэн бүтээгдэхүүн болгоцсон. Ингээ та бүхэнд харуул яг ийм болчиход. Энэ их яг гол хулган гэдэг нөхөр одоо би нөхөрлөг гэж ярьж шүү дээ. Хулган ингээл өвлөөрийнх нь тижээлэг цуглуулад авдаг. Тэндээс нь одоо ард юм авна. Гэхдээ сулгана аваднаа энэ баялаа амтч өөрөөр тэн нь бас өөрт нь бас өвөлдөө идэх хүнсийг үлдээдэг гэж байгаа. Тэгээд одоо ингээд энийг хуулахад дотроо юм хараад юм. Яг л нөгөө тэр мэхэр тос гэдэг маань яг өөр ингээд биетээр ингээд харагдчих. Шинэ жил ихтэй тий. Энд ямар баялаг. Хүний биед бол бүхэл талаасаа ялангуяа дотор ирэхтэнтэй бүх юм сайн. Суснаа даралт баг хүн сүүн төрүүлж юм. Цусны даралт баг хүн бол сүүн төрүүлээд дуудчих болох юм байна тий. Хүүхдээ цацхандсаа бидэс дотор. За хүүхдээс чи гиз мэцний үүрхэд уулганы дэвэл энэ сайхан шүтээ ойлголох гэж. Юу шилдэг нэг. За ийш хийх үү? За та аваад хийх үү? Тэр хэмжээгээр хийхдээ ер нь хийхдээ ер нь багцаагаар явчихдаг үстэй. Тэдэн халбан инээдэрэ гэж бид нар нэг бүр нарийчсан юм технологи яахгүй. За ингээд хийх юм байна. Ингэж игээд машинд нь тий. Ингэж игээд. За машинд. Өнгө арга хүрэн саарл гарч ирд юм шүү дээ тий. Одоо яг ингээд хийцэн бүтээгдэхүүн. Яг бид нэг та бүхэндээ үзүүлэхдээ яг энэ хийж байгаа дараа технологи хэрэглэж байгаа материал одоо энэ байгалийн бүтээгдэхүүнийг их товчонд хүргэж байгаа. Ерөнхийдөө нэг ийм одоо юу гэдэг юм бэ нэг юм тавгч юм нэг таваад өрнөх хэд орчим цаг болсон. Цаг нэг цаг болтой хэдэн минут 20-30 минут. Түүх их амар. За яг тэгээд энэ түүхийдээ бэлдэнэ гэдэг чинь жоохон яригтай болох юм байна тий. Явна олон түүн авцран цэвэрлэн дээрээс нь нэг барсараа цэвэрлэх нь хэцүүтэй. Тийм баг. Байгаль орчинд байдаг нэг экологийн цэвэрлэлтэй бүр тэр дундаа энийн мөн бол одоо цэн байна. Маргаш шуун одоо ингээд янз бүрийн цай байдаг шүү дээ та хүн сайн мэднэ. Яг тэрүүний нэг төлөвлөх тий. Цай зүүн хэрэглэхгүй зөвхөн хоол хэрэглэдэг тий. Энэ нэг бүтээгдэхүүн одоо та бүхэнд танилцуулж байна. Эдийн ундаанд амт нэмэх, хашир болгох зорилгоор олон төрлийн зэрлэг ургамлыг хэрэглэдэг нэг нь мэхэр. Монголчууд тал ихээр говь хангаа хосуулсан өргөн уудам нутагт тархан ургасан олон зүйлийн ургамлын шимийг бүгдийг хүртэж чаддаг гэд хэлчихвэл нэг их буруудахгүй. Учир нь шууд хүнсэнд хэрэглэж болох ургамлыг хоолны хачир болгон хэрэглэж байсан бол бусдын малынхаа мах сүгээр дамжуулан хүртэж иржээ. Хүнсэнд хэрэглэж болох ашиг тустай ургамлуудыг удаан хугацааны ажиглалтаар танин мэдж, тархац, боловсрох хугацаа гэрийн нөхцөл боловсруул харга ухааныг боловсруулсан өнөө бидэнд уламжлагджээ. Манай орны уулархаг хангаан бүсэд тархан ургах мэхэр нь 20 гаруй зүйл байх бөгөөд тэдгээрийн дундаас хурган мэхэрийг түлхүү хүнсэнд хэрэглэнэ. Мэхэрийг угааж цэвэрлж хатаагаад нүдэж мэхэрийн гурил гарган авч хэрэглэдэг байсан бөгөөд одоо цагт цагаан эдэний холж болгон ашиглах нь түгээмэл болжээ. За одоо тэгвэл бүгдээрээ хийх үү? За тэгээ дараа нь юу ийсэн чихэр сахарын арууд жаахан унтгийн харуултын шүү харуулсан. Бусдаа. Өөр харуулсан.
За яг сандралгүй тэндээс агмаа одоо энд бэлдэж чинь тий. Тий. Тасаа. Энэ одоо ямар тос вэ? Энэ цагаан тос. Өөх, танаас юм уу? Алуу. Ингээд яа гэх нөгөө хөтлөгч нь алга болчихно. За сайн байна дахиад гараад ирсэн шүү гээ. Энэ хараа. Энэ цагаан тос шүү дээ. Нөгөө Энэ үү. малын боён чинь шүү дээ тий. Цагаан тосыг одоо бас их ажилтай. Ингээд цагаан тос аваад тэгээд самд ажиллаа. Одоо энийг хайлуулах юм биш тий. Хайлт. За хайлуулах. Би надад чинь нэмэх үү? Энэ их тос орно. Тэгээ мандагс уу нам тосны гэдэг шиг малын боён байна тий. Манай ард юмсан болсон юмтай. За энэ тос энийг аваад дэшин тавьчих. Энэ хорон тэгээд сайхан цагаан тосноос игээд хайлах юм байна. Ер нь тосвол ер нь ахиу орд юм байна тий. Ахиу орноо. Одоо энэ хэмжээний мэхэр одоо хичнээн авах. Фигэр он бэнт мэхэр ууш их мэхэр. За. Тий. Тэнд одоо бэлдсэн мэхэр байгаа. Тэгээ бас та бүхэнд бас Монгол цог энэ баримт киноны хамт олон байна. Та бүхэнд хүрэлцээ. Хайртай. Эндээс юм бэлдсэн. Тосоо бүр сайн хайлж. За тосноос юм гэж. Болно. За чи ингэж хэлчих. Ингэж авчираа. Тий? Одоо жоохон нэмчих. За жоохон нэмчих. За одоо ингээд тосоо хайлаад дээрээс нь сая нөгөө бэлдсэн мэхэр ижлээ шүү дээ тий. Тэгээд одоо харуулаа хайлаа. Оёч тэгээд мэхэр одоо яг болгоно гэсэн тийм байдгүй байна тий. Тосондоо хэд тосондоо ингээд хэд боцотоод пар хийхэд болчтой юм шүү. Тэгээд болчих. Сая юу хийчих вэ? Харуулаа. Ингээ харуулаа ингээ бэлдэж болчих юм шүү дээ. Ирсэн сахараа хийлээ. Өөргөө цоглуулаад болчих юм байна тий. Ирсэн сахараа хийсэн. За ирсэн чихрээ. Тэгээд наадах цэвэрлээд наанаа. За ирсэн чихрээ аавна. Нөгөө ирсэн чихрээ бэлдээгүй байна даа. Хийч нөө. Үү хондрол хэлээч. Энийг өрөөд харин тий одоо яасан юм бол ирсэн чихрээ бүгдийг. За ааруулга хийлээ ирсэн чихрээ хийлээ. Одоо ирэхэд ингээд болчих юм гэсэн. Одоо тэгээд цохиад зүсэн түрүүн нэ. За ирэхэд цагаан тосоо хийлээ. Тэгээд яагаад зүсэн. Тий цагаан тосоо хийлээ. Тэгээд мэхэрээ тийм байна тийм. Янз бүрийн гоё хийж болох нь тий. Таавал одоо ингээд мэхэрээгээд худалдан дарах уу? Чи одоо Монгол хүмүүс ч өөрсдөө айл болгон мэхэр хиндээ. Энэ усууд амс. Ингээд халуунаар навсчих. Болно. Өө энэ цагаан тосмос өгөөд юм сайхан мэднэ шүү дээ. Тий, тэгэл одоо хидэндээ халуунаар нь чидэн хөлдөөгээд зүсгээд идвэл бүр сайхан цайн дээгээд идвэл сайхан. Өнөр сан ямар ч гоё юм да. Тосолж яг ингээд үнэхээр ээжэдэд цагаан тос сайлж байгаа юм шиг тий. Тэгээд хамгийн гол мэхэр гэж нэг гомцлог юм явуулсан шүү дээ одоо тий. Таавд одоо хүсгэлийн брэнд хийж болох нь тий. Янз бүрийн тавган тэгээд цохин юунд хийн бас нэг юу нэг нотог хийж гэнэ зөвхөн энд хийж. Олгоо чи. Нотог мэхэртэй тос юм. Эндээ бас нэг өөр их онцлог. Энд дээр их үү те? Улаалдал их үү? Тий, аль болгон л энэ дөөн. Яг тэгээд анх хийж байгаа эндээс нь болоод хүмүүс энд хийж л байгаа те. Гүж өнцмос их удаж байна. Их болно. Энийг үлдээ. Сахар махны янз бүр таасан таамс. Одоо үлдээ сахар ингэж тав үлдээ сахар хөлдөөч юм шүү дээ те. Тэгээд одоо баяр ёслол алтгаач бас нэг хүнтэй зочтой өгдөг дайлдаг. Зүгээр жирэн үлж хотдохгүй нанд эрдэндээ. За та би ярьж таа. За. Энэ тэгээд хамгийн гол нь бэлтцийн цуглуулах. Тийм бай. Таарсан байна өө гоё. Шороо хотоосон цуглал салгах гэж том ажил гарах юм те. Нараад ингээд бос. Цагаан бас. Далхан дээр дүрхээд идвэл янз та. Тийм болно шүү. Ерөөд ингээд төрөний үзэгчтэй ингээд төрөний бэлтцийг гаргаад нэг тийм нэг урамлын үнд шүү те. Тий, үндэс. Тэр нь яг ямар урамлын үндэс вэ? Тэр нь одоо өстой ямар ургамдан үндэс юм бодоо газраас л яах вэ? Тий? Бачгон тайлбарлалтай. Багийн шилдэ нэг дээрээ нэг бөөрг гэх тийм доогоор жоохон өргөстэй гэж яриад л. Ямар нэртэй юм бэ? Хулганы бортос гэхээр яг одоо нэг хулганы юунаас авдаг болохоор энэ ярьчих. Тэр үзэгчтэй хулган гэхээр бас буруу гартай ойлгоо тэгээд. Хөөрхий хамгийн гол нь хулган гэдэг авч өвлчтэй өөрийнхөө шимт ижгэлтэй үндсээ хайж явж байгаа шүү дээ тий. Тэрийг цуглуулад хийдэг. Тэр цуглуулж олж явна. Гаднаас сургасан юм л олж авчаа. Яг үнэ. За тэгээд нэг түүнээс тэр өөрөө хүчээгээгүй. Хүний дотоод ихтэн цай тий. Хүүхдээ жоохон гिचний үүрэхэд гүглээд байвал сайхан энийг. Шилэн уу. Тий. Сайхан мустгаа шүлэн очил тэнхээ өхөн гिचний хямрал нь одоо зогсох нь тий. За юм байна. За ингээд тайлбарлаа тий. Энэ бол сайхан ингээд цагаан тостой мэхэрийн тос. За. За цагаан тостой мэхэрийн тос одоо ингээд энэ
мэхэрэ цэвэрлээд үрээд их ажилтай шураагаан салгаад тэгээд цэвэрлж авсны дараа угаагаа дараа нь чанаад тэгээд шүүж аваад машинтанда тэр машиндаа л одоо тэгээд цагаан тосоо хийж яваал тосондоо мэхэрэ хийгээл тосоо хайлуулж тэгээд хайлуулаад тэгээд хэд буцалгаал тэрний дараа 9 сахар хийн жаахан 10 утга хийн тэгээд одоо бол ихэд амар нэг 10 минутын л ач. Тийм байх юм. Тосмоо сайхан хайлал топор ихтлээ хийгээд болж байгаа юм байна шүү дээ. За, талхаа тайлбарлана. Энд бас нэг сайхан брэнд талх байна. Би ингэ барьчих. Эхлээд зүгээр усаа цэвэр ус бүлэт гэн. Бүлээн ус. За, нөгөө талхаа хийхдээ тийм. Халуун биш. Таны одоо хөрөнгөний бэлтгэх гэсэн. Их халуун бол бас энэ хөрөнгө нь бас муудаг. Тэгээд тэр одоо усандаа давс хийгээл эннэ хийгээл тэгэл хутгаал зуурал эннэ тасалж яваал тэгэл талхаагаал дээр тавиал одоо ингээд нэгсэндээ хөрөнгөө бэлтчихэд дараа нөгөө гурилууга хийгээд ингээд дамжуулаад тэр хөрөнгөөсөө буцааж аваа тийм энийг бол ингээд хадгалахгүй юм ба шүү дээ энэ одоо хадгалж илээ нөгөө тастаж авсан ч хадгалаад бас өмнөх нь биш тийм нэг талхайгаал тэндээсээ хөрөнгөө авч үлдээл дараагийн талханд шилжүүлээд байх юм тийм за ингээд одоо энэ хөрөнгөөр хийгээд талхаа ингээд гал дээрээ тий. Одоо яг энэ үүнийхээ хэмжээний савнд тэгээд савнд тэгээд өөрөө жижигхэн бай. Тэгээд өөрөө хөөн. Хөөгөө саваад үрээд ирэхээр л тавь. Үнэхээр гоё юм наад чинь. Нутгийн дасгал бол өөр оронслоо. Бид ингээд явлаа. За Төв аймгаар орлоо. За дүнгээр дайрсан. Дүнгээр дайраад бас үнтэйгээ уулзч чадсаг болсон. За ингээд болгонлоо ороод ирлээ. Болгоны далах тустай байна. Арангаах тустай байна тий. Тэгээд явж байгаа газар болгон өөр юм гисэн брэнд талхууртай. Тэгвэл одоо тийм бүрээд талах байна. Солингийн бол бүр хүн зохиж олмоор алах гэж би ярьдэн шүү дээ. Тэг дөрвөлжин том юм байна. Энэ бол бас хэмжээ томтой сайхан талах байна. Ингээ харахад энэ сайхан байгаа. Талхыг ерөнхийдөө ингэж л хийдэг. Тэгээд энэ үед ийм талах. Эндгээр сайхан. За хэлбэр загварыг нь бол өөртөө сонгож болно. Болно. Дураа тий. Мэхэрн сахлаг урд үндсээрэн газрын дорх шим тижэл бусад ургамлын шимигч өөртөө шингэн авдаг өвөрмөц ургамал юм байна. Хэмжээнээс хамаарч мэхэрийн амт өөр байх бөгөөд хурган буюу жижиг мэхэрийн чихэрлэг амтаар элсэн чихрийг орлуулан хэрглэж болдог. Цус багдалд сахарын өвчний үед эмчилгээний журмаар хэрглэх ач холбогдолтой ургамал юм. Тиймээс цагаан эдэгийн мэхэртэй холин амтлах нь дан ганц амттай бус эрүүл мэндэд ач тустай хүнсний нэг. Ингээд нэвтрүүлгийнхээ дараагийн хэсгээр дахид ардын дуу хуурын онцлогийн тухай төлөвлөх болно. Нэвтрүүлэгтэй холбогдох хуудас 9940 2271 9940 2281. Гений өөрчлөлтгүй сеста бүтээгдэхүүн нь бета-каротин эрдэс бодис аминд юм агуулсан тул таныг зүрх судасны эмгээс сэргийлж түнчлэн хорт хавдраас хамгаалах ач холбогдолтой. Сеста наран цэцгийн тусыг сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Алийн авах мэдээж юм туслах. Сүүлийн үед сеста тосыг эрдэмтэд болоод эмчнэр хамгийн сайн тос гэж тогтоогод байгаа шүү дээ. Ер нь үнэхээр сеста тос бол витамин агуулсан, холестерингөө, бета-каротин агуулсан хамгийн сайн тос гэдэг их хөвтэй итгэлтэй байдаг. Та гоё тос юм аа. Уушлаа. Энэ тос их гоё тос юм. Юу яриад байна уушлаа. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Гений өөрчлөлтгүй сеста бүтээгдэхүүн нь бета-каротин эрдэс бодис аминд юм агуулсан тул таныг зүрх судасны эмгээс сэргийлж түнчлэн хорт хавдраас хамгаалах ач холбогдолтой. Сеста наран цэцгийн тусыг сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна. Сеста